Ижээ маань Говьлтай аймгийн хүн. Аав ээжээ хоёр маань одоо энэ Монгол гэдэг сайхан орны баруун зүүн хязгаараас ханилж олон сайхан өр хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлснийх нь дээрээс 3 дахь нь бий байгаа. Хэдүүлээ. Манайх гэр бүлээс 5 лаа. Тийм ээж чинь бол одоо бас жоохон тийм эрдүү талдаа эмхтэй хүн байсан гэж хэлэх юм уу да. Одоо аав ээж хоёр маань хоёулаа бурхныхаа оронд очсон байна. Цэрэгт байсан ээж маань офицер байсан. Ах үзэлтэй байж байгаа дайрмасаа халагдаад одоо энэ талхны үйлдвэрт талхны тэрэг өрдөг байсан. Талхны дөрвөлжин. Тий, дөрвөлжин тэрэг. Дараа нь тэгээ тээврийн тэрэг өрдөг болоод. Ер нь бас нэлээд тийм бятанхэт эмхтэй байсан санагддаг шүү дээ. Одоо манай том ах хэтрийг бол одоо сугдаж явж байгаад өксийг гаргаж байгаа 5 сал аваа өгчдөг. Одоо 53 зээлзэн 30 хэд машины дугуйнуудыг ганцаархнаас олждаг гэдэг тийм эмхтэй байсан. Нэг бодохоор бас нэлээд бяртай эмхтэй байсан байгаа. Бижигээрээ бас сая нэг тоглоноо. Тий. Тэр чи бас одоо ээжтэйг эрхэлж байгаа шинж шүү дээ. Тий. Манайх нэг байранд ороод нэг утас тавилаа. Тэр чи одоо зүгээр гэрийн утас шүү дээ. Тэгээ нэг өдөр ижигээрээ тогломоор санагдаад гаднаас уцтаад. Өө сайн байна уу Цэндгуй аал гэлдэгсэн чинь. Өө сайн байна уу гээл тэгж чинь. За Цэндгуй би ч одоо цахилгаан холбооноос ярьж байна. Уцаа чинь шалгаж байна. За Цэндгуй та нэг сайхан тоолоодох таа гэсэн чинь ээж маань тоолж эхэллээ. 1 2 3 4 5 гэл. 10 хүртэл тоолуулчлаа. Тэгэнгүүтээ. За та одоо нэг дээрээс нь доош нэг тоолоодох таа гэсэн чинь 19 8 7 гэл тооллоо. Тэггүүт нь жоохон байж байгаа. За та нэг орсоор нэг тоолоодох таа гэсэн чинь жоохон бодож ирсэн. Один даа гэдэг. Тэгээ дараа даваа гэж мэдсэн л дээ. Тэгээ тэр нар одоо ээжигээр одоо ингээд зүнцэн хон ингээд тоглоод авах юм аа тэгэл. Таны ээж хэр урт насалсан? Ээж маань 60 хүрсэнтэй. Ижитэйгэн байхад хагарсан чулуу дахиад хизээч эвэлдгүй шигүн нэн хэлий. Нулим саран зурж хэлий. Хагацхын цагт үхэл давж уулздаггүй шигүн нэн хэлий. Амьсгалан зангидаж хэлий. Ижитэйгэн байхад би баян байсан.